Ер нь Монгол биш дээ. Аливаа улс ер нь баялаг бүтээхгүйгээр баялаг бүтээгч үндэстнийхөө үйлдвэрлэлийг дэмжихгүйгээр ер нь хөгжил байхгүй. Тэгэл одоо бид нар төрүүчээс нь харсан сар тахалгынгууд одоо ямар хүнд байсан бэ те юм хүм орж ирэхгүй. Яг тэр үнтэй адилхан одоо дотроос бид нар нэг нэгийгээ дэмжиж хүчээ нэгтгэж аль болох олон сайхан үйлдвэр барьж ажиллах хэрэгтэй байна. Тэгээд танаа нэвтрүүлгээр гарснаар бол тэрнээс хойш бол бид нар чинь дотооддоо борлуулалт хийж эхэллээ шүү дээ. Тэгээд тэрнээс хойш бол тэр чи яг эд цар тахлын үед болж исэн те өнөөдөр ч гэсэн ингээл одоо цар тахлыг хөдөлмөрөөр ялгч гэдэг ийм сайхан гоё ном хэвлэгдэж энэ бид нар орсон байгаа хамгийн сүүлийн технологиг бас ингээл Монголд оруулсан л байна. Тэгэхээр баялаг бүтээгч бид нар ч бүгдээр ингээд дандаа тийм шинийг санаачлах байхгүй манай энэ хоньны наасны үйлдвэр чинь бас одоо дэлхийд одоо хамгийн том үйлдвэр нь шүү дээ. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээгч юм. Баялаг бүтээж реформдоо сайхан амьдарцгаая.